2028 онд Умаа үзүүний 25 дахь хожуу ажиллагдаж ээж нас барах эрсдлийг бүрэн таслан зогсооно гэж хаул дүүг эрүүл мэндийн төв зорилт тавиад ажиллаж байгаа. Энэ зорилтын хүрээнд бид 2025 онд эрт илрүүлэг дээр хийх нэгдүгээр улирлын ажлын товч тайланг 5 хүн төргөж байна. Бид нар 2025 онд бол 15,547 ээжид өртсөн сэргийлэх хүслэгт хамруулах төлөвлөгөө гаргасан. За энд бол манай 25 өрхийн эмнэлэг дараах хуваараар энэ ээжүүдийг Умаа үзүүний хавдрын өртсөн сэргийлэх хүслэгт хамруулах ёстой. За тухайл бол манай хаш чигнуур гэж өрхийн эмнэлэг байна. За энэ бол 200 ээжийг энэ жил хамруулах ёстой. За хаш чигнуур эмнэлэг маань яг өнөөдрийн нэгдүгээр улирлын байдлаар эхний сарда 27 ээжийг, 2 дугаар сарда 32 ээжийг, 3 дугаар сарда 23 ээжийг буюу нийт энэ жил үзлэгт хамруулах ээжигээ 41% бол хамруулсан буюу 82 ээжийг Умаа үзүүний 25 дахь илрүүлгийн шинжилгээндээ бол амжилттай хамруулсан байна. Яг энэ утгаараа бид нар энэ нэгдүгээр улиралдаа төлөвлөсөн 25%-ийнхаа хийх ёстой ажлыг 25.6% буюу 0.6%-аар давуулан биелүүлсэн байна. За эндээс ямар үр дүн гарч байгаа вэ гэвэл Умаа үзүүний хавдар шинээр 16 онцлогдсон, урьдл 18, өөрчлөлттэй 93, хариу хүлээгдэж байгаа 830 ийм сорьц байна. За хоёр дахь зүйл бол бид нар хавдар судлалын үндэсний төв Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 30, 35, 40, 45 насны энэ 25 өрхийнхөө 5556 ээжийг 5 сарын 10-наас 6 сарын 10-нд Умаа хүзүүний 9 шинжилгээ буюу HPV вирусын 29 төрлийн үүсгэгчийн хэв шинжийг тодорхойлох шинжилгээ хийхээр төлөвлөгөө гарган мөрдөн ажиллаж байна. Ингээд хаул дүүргийн энэ оршин суугаа ээжүүд маань шинжилгээнд орох урилга хуваараа өрхийн эмнэлгээс авсан даруйда өрхийн эрүүл мэндийн төв рүүгээ ирж шинжилгээнд хамрагдаарай. Та эрүүл байж ээж үр хүүхэд чинь гэр бүл чинь эрүүл байх юм шүү. Монгол хүн бүр эрүүл байх болтугай.